Metapius Danichus. Are you ready? Олон хүн бүр 50 гэсэн чи юу вэ? Эрд авчихсан хүсээд байна, хүсэж байна гэж бичсэн байлаа. За тийм болохоор та бүгдийн хүсэж байгаа хүслийг чинь биелүүлээд Гачакугийн манхва буюу мангагийн ярьж эхлэх шийдсэн. Тэрнээс өмнө жижигхэн ерөнхий мэдээлэл нүгий. Зохиолч нь К Урана гэдэг урлалын чиглэлийн туршлагатай шинэ үеийн мангака юм байлээ. Артистнт нь болохоор Кодоша хамтран ажилладан алдартай график зураач Хидеши Андо гэх мэд хүмүүс хамтран хийдсэн. Төрөл нь бол dark fantasy-д ордог бөгөөд action, adventure бас dystopian гэж орсон байт юм байлээ. Болохоор нээлттэйс огноо нь болохоор 2022 оны 2 сарын 16-нд Weekly Show магазинд анхны бүлгээ нийтлсэн байт юм байна. Тэгэхээр чи 3 жилийн хугацаанд зурж ийн гэсэн үг. Нийт гарсан бүлгийн тоо болохоор 2025 оны 7 сарын байдлаар 80 бүлэг гарсан байна. Тэгээ бүрэн дуусаагүй одоо ч үргэлжлэж одоо ч зурагдаж явж байгаа манга юм аа. За тэгээд аним цуврал нь болохоор 2025 онд саяхнаас гарч эхэлсэн. Та нар мэдчихэж байгаа бах те. За тэгээд ерөнхийдөө бол энэ Качаку гэдэг нь 2005 оны хамгийн хүлээгдэж буй аним болсон бөгөөд энэ харанхуйн уран зөгнөл төрлийн манга бөгөөд гайхалтай зурвал сонирхолтой тулаан адал явдал болон нийгмийн давхаргын тухай өгүүлдэг. Энэхүү түүх нь өшөө авах баян ядуугийн ялгаа ирээдүйн харанхуй ертөнцийг төгс харуулна. Гайхалтай ертөнц бүтээл өргөмөц хүчний систем олон сонирхолтой дөрүүдтэй. Хүмүүсийн хайрладаг зүйлд сүнс байдаг гэж ярьдаг. Тэгвэл хаягдсан хогон дотор юу амьдардаг. Тэгээд би та бүхэндээ хэлсэндээ комико би энэ ч оруулаа явна. Тэгээд би бүлэг бүлгээр нь чадвал ингээд яриад багслаа явна. Та бүгдийн хүсснээр мангагаа ингээд эхлүүлж байна. Тэгээд нөгөө баг комик нь мангагаас төрүүлээд дуусах магадлалтай шүү. Яагаад вэ гэхээр нөгөө нэг манга нь бол ингээд зурагдаад 80 бүлэг хүртэл ярьсан болохоор би тэр хүртэл яриад дуусах чинь тууштайгаар. Анимег нь болохоор нөгөө Метабиус үг дээр ярина. Аним мангагаа бол энэ сүг дээр ярина. Та надад дартаг юмудаа дараад лайк дараарай. Тэгээд 50 комент дахиад хүсэж байна үчих юм бол маш хурдтай маргааш ч магадгүй шууд комикийнх нь дараагийн бүлгийн би яриад явна шүү. Тэгээд ер нь бол хүсэж байнаагаа сайн бичээрэй. За тэгээд үзэлт хандал subscribe бас бүх юм шалтгаална. Комик руугаа шууд орцгоё. Нэгэн хүүхдийн тоглоом нэвдэрч гисэн тэр өөлж байв. Ээж нь саяхан авч өгсөн гэж хэлэхэд харамсав. Гэсэн ч оёсон ч сайхан харагдахгүй гэж бодоод шинэ тоглоом авч өгье гэж хэлээ. Хүүхэд нулимсаа арчаад инээгээд зөвшөөрнө. Тэд тоглоомыг хогийн уутанд хийж хаялаа. Хүүхэд дараагийн удаа мууртай тоглоом хүсэж байгаагаар хэлэхэд ээж нь инээ зөвшөөрнө. Хүмүүсийн хувьд ямар нэгэн зүйл хог болно гэдэг амархан байдаг. Хогийн уутнууд гадаа гаргаж хаяа дараа нь газар доогуур авч явдаг. Хаягдсан зүйлсийн тухай муухай гэж үзнэ үн цэнэгийг болгодог. Хог ачсан машинд эдгээр хогнуудыг ачиж аваад өөр газар руу хаядаг. Гэхдээ зөвхөн зүйлсийг биш заримдаа хүмүүсийг ч бас хог гэж үздэг амьдрал дээр. Нэг хамгаалагч машинуудын хяналт тавьж зогсож байлаа. Тэр нэгэн өрөөнд чимээ гарахыг сонсоод сонирхож шагаахж харвал дотор нэг хүн хог ухаж байлаа. Хамгаалагч их уурлаж буугааж эхлүүлэн зогсоохыг шаардлаа. Тэр хүн хэн болохыг асуухад учир нь зөвшөөрлгүй нэвтэрсэн байж таардаг бөгөөд хүн эргэж харахад хамгаалагч түүнийг танил мэд санагдав. Энэ бол хотын гоо үзэмжил сүйтгэж буй хог ухдаг траш вандал монголоор бол бөбөөчтэй буюу хогны ер нь бол сүйтгэгч гэж орчуулдаг энэ дээр хамгаалагч түүнийг зугтаалахгүй гэж шийдэв. Тэр баруун талд байгаа давчлуур дээр дарж тохиолдлыг ажилуулна. Өөр хамгаалагч нар хурдан ирж бууж өгөхийг нь шаардсан тэр эрэхтэй хогийн ууд шидэж зугтахаар оролдоно. Ингэснээр хамгаалагч нар ойртоход маш хэцүү болов. Тэр нэг агааржуулагчийн хоолой руу орж нуугдан зугтана. Тэд зогсохыг шаардсан байсан ч тэр сонссонгүй. Тэр машин зогссон газар руу гарч ирлээ. Хамгаалагч нар түүнийг бууд зогсоохыг оролдов. Харин траш вандал маш хурдан гүйж сумнуудаас болтой нэг машинаас нөгөө машин руу өсрээд зугтаж чаддаг. Хамгаалагч нар түүнийг хурдан хөдөлж байгааг гайхаж хоцорно. Рудо хамгаалагч нараас зугтаж байхдаа маш хурдан гүйж байв. Тэр буудсаар байсан ч Рудо сумнуудаас булцаар л байлаа. Гэхдээ нэг сум гарыг нь шүргэж өвд онцохно. Рудогийн гар өвдөж эхлэв. Тэр шүдээ зүүндэсээд хан руу авирч гараад гадагш үсэрч зүхтв. Хамгаалагч нар араас нь гүйсэн ч Рудо аль хэдийн алга болчихсон байв. Дээд хүмүүсээс тушаал өгч сүйтгэгчийг заавал олох гэж тушаал өгнө. Рудо нуугдаж байхдаа тэдний муу хүмүүс гэж хэлээд өөрийгөө сүйтгэгч биш гэж дотроо бодно. Тэр өөртөөгөө хүүхдийн хайсан эвдэрхий хүүхэлтэйг авч явж байлаа.
Хотын төвд гоё байшин, хүмүүс гоё харагдаж байна. Нэг эрэгтэй хүн алхаж явахдаа хоёр хүний яриаг сонсов. Нэг эмэгтэй өнгөрсөн шөнө хог сүйтгэж дахин гарч ирсэн гэж хэлээд нөгөөх нь гайхаж байлаа. Тэд рүүдөө юу ингэж хог ухаж байгаа гайхаж магад. Тэр багадгүй газар доороос ирсэн байж магадгүй л гэж таамаглаж бай. Тэгтэл тэдэнд битэр тэр эмэгтэйчүүд өөрийг нь харж байсан эрэгтэйг анзаарав. Тэр залуу хурдан доошоо харж холдож одвоо. Тэд түүнийг бас тийм ядуучдын хорооллын хүн гэж бодноо. Ер нь бол хэртэй хүмүүс, заваан хүмүүс, бохор хүмүүс гэж дотроо боддог байлаа. Эрэгтэй хүн явсаар хот руу хуваагдсан хэсгийг заахт ирэв. Нэг талд нь цэвэр сайхан ордон сууц, нөгөө талд нь бохор ядуу хороолол байв. Эмэгтэйчүүд нь ядуу хүмүүсийг эргэж ирэхгүй байгаасай гэж хэлв. Ядуу хэсгийн байшингууд нь эвдэрхий бохор харагдаж байлаа. Дотор нь хүмүүс рүүдэг ярьж байв. Түүнийг хараад заавал цагдаа нар дахиад ирэндээ энээс болж гэж бохимдно. Рүүдо энэ бүхэнд огт тоосон гэж зүйлээ эмхэл цуулаа. Тэгтэл нэг охин ирээд түүнийг Рүүдо гэж дуудана. Дахиад хог цуглуулсаар л байв уу гэж асуухад тэр охины нэр нь Чива байв. Чива Рүүдод хэлэхэд хотынхан хогоо маш сайн хайдаг. Баригдвал яана гэж санаа зовж байлаа. Тэр бас яагаад хэрэггүй болсон зүйлийн төлөө өөрийгөө аюулд оруулдаг юм бэ гэж гайхав. Рүүдо тайлбарлав. Баян хүмүүст хэрэгтэй зүйлсэн зөндөө л байдаг. Тэр хайж байна. Би тэднийг нь өрөвддөг. Бас заримыг нь зарж мөнгө олох боломжтой гэж хэлв. Чива хэсэг бодож байсны энийг чи хогонд их хайртай юм байна л та гэд жоохон явуулав. Гэхдээ босон дээр байхаа гэж зөвлөв. Рүүдо үгүйсэв. Гэтэл өөр нэг хүүхдүүд цаанаас нь ирэв. Тэд энэ газар муухай үнэртэж байна гэж шоолов. Хүүхдүүд Чиваг хараад гайхаж яагаад энд байгааг нь асуулаа. Рүүдо чимээгүй байсаар байв. Хүүхдүүдийг шоосоор байлаа. Нэг нь Чивагийг хараад энэ хүнтэй ойр байх нь өмхийн үнэр үнэртдэггүй юм уу гэж муухай ёжтой асуув. Чиваг гайхаж хүү нэмж хэлэхэд Рүүдо үргэлж хуучин бохор бэлэтэй явдаг. Хүмүүст хүрэхээр захтандаг гэж хэлээд инээд алдваа. Тэгээ чи түүний бэлэгийн доорхыг нь харж байсан уу аимшигтай штэ гэхэд Чива бид тийм ч ялгаагүй гэж хэлээд гэхдээ би хажууд нь байхыг зөвлөмөөргүй л бай. Тэр чинь алуурчны хүүхчүүдээ гэж хэллээ. Рүүдо юу ч хэлж чадсангүй. Энэ ядуу хороолол бол гэмт хэрэгтнүүдийг цөлдөг газар байсан. Энд амьдардаг хүмүүс бүгд гэмт хэрэгтнүүдийн үр хүүхдүүд гэсэн үг. Тиймээс тэд бүгд нэрээ цэвэрлэх гэж дахин гэмт хэрэг хийхгүй гэж амлаж амьдардаг байлаа. Рүүдогийн аав хүмүүсийг хүнөөсөн гэдэг нь бүх зүйлийг сүйтгэсэн гэж хүүхдүүд хэллэв. Тэр бол алуурчин. Тэгээд Чивава түүнийг дагаж явах юм бол Рүүдо шиг байх болно шүү гэж шоолов. Рүүдо нүдийг хараад хүүхдүүд айж эн чинь гэмт хэрэгтний нүд байна. Алуурчны нүд байна гэж хашгиран зүгтав. Чи бол аав шиг бэртэгчин гэж хэлвэ. Тэд эцэг нь тийм бол хүнч тийм гэж хэлээд инээлдэв. Рүүдо ирээдүйд бас алуурчин болно гэж хоорондоо ярилцав. Тэнгүүтээ тэнэг гэж дуудлаа. Рүүдо толгой гудаалган тэдний хэлсэнд итгэж чадахгүй байв. Чивава түүнийг өөдөөс нь хараад тэдний хэлсэн зүйл бол маш муухай гэд инээнсгэлөө. Би мэднэ чи эцэг шигээ хүн болохгүй. Би чамд итгэдэг. Чи тэр муу хүн шиг хүн алдаг хүн болохгүй шүү дээ гэж хэлв. Рүүдо ч ичв. Юм хэлэх гэж байгаад гацав. Тэгтээ Чивавагийн хажууд тоглоомыг анзаар чи энэ хүүхэлтэйг засчихсан уу гэд магтав. Рүүдо түүний Чивава зориулж зассан гэдгийг хэлв. Чивава гайхаж зарахгүй би чамд зүгээр л өгч байгаа юм гэж хэлв. Хүүхдийн гинэн сэтгэлээ гэтэл. Гинэ цаанаас нь Чивагийн ээж нь дуудав. Ээж нь чи юу хийж байна гэртээ харин шүү гэж хэлв. Чивава баяртай гэж хэлээж явчихлаа. Рүүдо тоглоомоо барьсаар чимээгүй зогсож үлдэв. Харин ойр хавьд нь хин нэгэн түүний яриаг нууцаар сонсож байжээ. Нарийн гудамжны дунд Рүүдогийн амьдардаг жижигхэн байшин байсан. Баячуудын хотод гарч ирсэн залуу түүнийг хүлээж байв. Тэр залуу инээгээд тоглоомыг засаад тэр охинд өгөх байгааг чинь мэдсэн шүү гэж инээв. Рүүдо ичив. Рүүдо түүнийг Лего гэж дуудах. Чи бүгдийг сонсчихсон юм уу гэж гайхав. Лего мөрөн дээр нь гараа тавиа. Чи илүү шулуун хэл сурсан дээр юм байна дөө гэхэд илүү чухал нь өчтөр шөнө хог цуглуулсан чинь юу болсон бэ? Тэр талаар ярмаар байна гэв. Лего хэлэхдээ чи зүгээр л мөнгө олох гэж ингэж аюулд орох чи яах юм бэ? Чи одоо хүүхчүүдийг энэ ажлыг надад даалга гэж хэлв. Рүүдо хариуд нь ямар ч аюул байгаагүй, баригдгүй шүү дээ гэж хэлв. Гэхдээ өчтөр чамайг мэдчихсэн шүү дээ гэж хэлв. Тэгээ залуу бид цус нэгтэй биш гэсэн би чиний гэр бүл би чамайг ойлгож байна гэж хэллээ. Рүүдо толгой гудуулган Легогийн өөрийгөө хаягдсан байхад авч өсгсөн гэдгийг дурдсан. Тэр намайг хайрлсан гэхээсээ илүү гэр бүлийн минь үүргийг гүйцэтгсэн гэж дотроо боддог байлаа. Лего бүдэн дээрээ сууж байгаа чи яг одоо надтай над шиг шудраг байж чаддаг бол Чиваваас чамайг ойлгоно гэв. Рүүдо ичээд хурдан босч Чиватай ямар ч хамаагүй гэж хэлв. Гэхдээ өчигдөр
авсан бууныхан сувныхан гарын шархан гинэд өвдөж эхэллээ. Царай нь хувирлаа. Лего түүний шархыг анзаарч энэ шарах юу вэ? Чамайг буудчихсан юм уу гэж асуухад Руда хурдан үгүй сүртэй юм биш гэж хэлв. Лего санаа алдаж тухай алгадаа. Тэр бас чиний гарын боолтыг бас солих хэрэгтэй. Бэлэгээ тайл гэж Руда дуул хэллээ. Рудаж Бэлэгээ дуулууртай аргагүй тайлж эхлэв. Рудагийн шархыг боож туслаа. Тэр Руда дахиж хогийн газар битгий очиорой гэж анхааруулнаа. Дараа нь гарч чадахгүй шүү. Орчуул гэж хэлв. Гэхдээ Руда зүгээр л жаахан зүсэгдсэн төдийл гэж зөрүүдлвэ. Регийн шахыг нь боох үед Рудагийн гарын сорвоор дүүрэн байгааг харуулв. Рудагийн сорвуудыг ээж аваас авсан сорвуудтай харьцуулахад юу ч биш гэж хэлв. Реги хэсэг чимээгүй байсан. Хүнд гэмтэр хийвэл чамайг шууд тийм гүн нүхлүү буюу абьюзлүү шиддэн шүү. Манайхад тийм дүрэн байгаа гэж хэлв. Чиний авч гисэн тэр нүхлүү шидвэсэн гэдгийг хэлвэ. Руги тийм болохоор Руда зөвлөж тийм болохоор чи амьдралдаа чамд үнцэнтэй бүхний хайрлаарай. Хэдий дэлхийн муухайч гэсэн Бэлэгийг нь буцаад өглөө. Руда дуугал байв. Руда өөрийн хоёр гар нь хар өнгөтэй байсан баг байхаасаа л тэр гарт нь хүчтэй өвдөлт өгдөг байваа. Хүмүүс түүний сорвийг хараад зэвүүсдэг байсан болохоор Руда сэтгэлээр ундаг байв. Тийм болохоор Рега түүнд Бэлэ өгчээ. Тэр Бэлэг хэдий урагдаж хуучирсан ч гэлээ өвдөлтийг маш сайн багасгадаг. Тиймээс Руда Регад талархаж амьдардаг юм. Тэр энэ талархлаа хизээж бүрэн төлж чадахгүй гэж дотроо боддог байлаа. Рега дахиж хэлв. Хэрвээ чи утгагүй чиваа сэтгэлээ илэрхийлэхгүй бол өөр хүүхдэд алдчихна шүү гэж хэлнэ. Маргааш нь тоглоомоо өгөөд үнсчих эсвэл өөр юм хийгээрэй гэж хэлв. Руда их гайхаж яасан гэжтэй гэж чангаар хариулв. Дотроо эгээ эвгүй зүйл ярьлаа гэж урлав. Эгээ бас хэрвээ дэвхгүй бол оройн хоолч өгөхгүй шүү гэж хэлвэ. Энэ тоглоом шоглоом байсан юм а. Руда уурлаж эхлэв. Тэр эгээ чи намайг хүчээр хийх гэж байна тийм үү гэж бодсон чи эгээ зөвхөн хожим нь харамсахгүй тулд чамайг тэгээсэй гэж хүсэж байна гэж хэлдэг. Руда чиний царай хитрхи гунигтай байна. Инээмсгэл гэд хацрыг нь чимхүү. Руда хацар минь тасархан байна гэж уурлан хашгирнаа. Тэдний яриа гаднаас нэг хүн сонсож байлаа. Нууцлаг баг зуус мөрхтээр нэг өөр хэлээр амдаа хідэн үгс бовтнож байх юм. Маргааш өдөр Руда хашааныхаа хажуугаар сны хувин дээр инээмсэгэл яаж инээхээ бэлдэж ер нь бол тол байхгүй болохоор усны хувин дээр тусгалаар инээмсэглэлээ давтаж байлаа. Учир нь Реги тэр нь өчигдөр өгсөн зөвлөгөөнд нөлөөлжээ. Хэрвээ чи жигнэсээ инээж чадахгүй бол өөр хүн болж жүжигл сурч болно гэж зөвлөсөн байдаг. Руда дотроо Реги дандаа утгагүй юм яриад байх юм гэж дотроо жоохон уралдаг. За тэгээд комикийнхаа эхний хэсгийн ингээ партнийг энд дуусгаж байна. Анимега бодвол илүү задаргаатай, илүү нарийн зүйлс гарах болохоор ингээд 15 минут ч юм уу 12, 13, 14. За энэ хавцаа ингэж таслаад явна. Өдөр болгон оруулахыг хүсчил байгуул би хүсэж байна гэд 50-аас дээш комент, маш их лайк, subscribe тэгвэл дараагийн комик маш хурдан орох болно.